Турбо киносогт эргээд тавтай морил бид энэ удаад 2025 онд нээлттэй хийсэн Hitman 2 киног та бүхэнд ярьж өгөх гэж байна. Ингээд кинонд орцгоё. Түүхийн гол дүр бол гаднаасаа жирийн нэгэн комик зураач мэд харагдах Бон Жун. Гэвч түүнийг өмнө нь үндэсний тагнуулын албаны хамгийн шилдэг агентуудын нэг байсан гэдгийг тун цөөхөн хүн мэддэг. Өөрийн жинхэнэ мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэр тагнуулын амьдралаас бүр мөсөн гарч комик зураач болсон юм. Удалгүй түүний анхны бүтээл асар их амжилттай болж улс даяар алдаршив. Гэвч алдартай болохын хэрээр хүмүүс нэг зүйлийг анзаарч эхэллээ. Комикийн гол баатар нь Бон Жунтэй бараг яг адилхан харагдаж байсан юм. Удалгүй интернетээр эн чинь өөрийнхөө амьдралыг зурсан юм шүү гэсэн таамагуд хөвөрч эхлэв. Байдал улам бүр хяналтаас гарахыг мэдэрсэн Бон Жун хэвлэлийн өмнө гарч бүх зүйл санамсаргүй давхцал би жирийн нэгэн комик зураач хэмээн эрсний цаана. Гэвч тэр өөрөө ч мэдээгүй нэг зүйл байлаа. Энэ худал мэдэгдэл нь хуучин дайснуудынх нь уурыг улам хүргэлээ. Тэд нэг нэгээрээ өмнөд Солонгост нууцаар нэвтэрч Бон Жунгээс өшөө авахар хөдөлж эхэлсэн байна. Аз болоход Жун хуучин багийн ахлагч болон түүний шавьчол энэ бүхнийг урьдчилан мэдэж байлаа. Тэд алуурчид ирэхээс өмнө үргэлж төрүүлж очин бүгдийг нь дараад явчихдаг байсан юм. Харин энэ тухайга Жунд хизээч хэлдэггүй байлаа. Учир нь тэд түүнд санаа тавьдаггүй дээ биш, харин ч эсэргээрээ. Одоо Жун эхнэр охинтойгоо ад жаргалтай амьдарч байгаа болохоор түүнийг дахин аюулт хутгахыг хүсээгүй юм. Иймээс тэд холоос хиндэж мэдэгдэхгүйгээр хамгаалсаар байлаа. Энэ хооронд эхнэр Мина олон жилийн мөрөөдлөө биелүүлж өөрийн анхны уран зургийн үзэгсэлэнгээ гаргах боллоо. Жун эхнэрээ бүх талаар дэмжсэн учраас энэ өдөр Минагийн хувьд онцгой өдөр нь байлаа. Үзэгсэлэнгийн нээлтэнд хуучин хамтрагчт нь ч бас ирэв. Гэхдээ тагнуулынхны цалин гэж үнэхээр өвчүүхэн. Эмэс багийн ахлагчийн авчирсан бэлэг нь ердөө 2 том хайрцаг бидэг байлаа. Удалгүй чөлж ирэв. Гэтэл тэр бас яг адилхан 2 хайрцаг салбитыг авчирсан байв. Хүмүүс инээлсэн ч за ядаж сэтгэл нь байсан гэж бүгд аргацаан өнгөрөөлөө. Үзэгсэлэнгийн үеэр Мина хамтран ажилладаг бизнесийн турш Хэйнийг багийн ахлагч Дэгюд танилцууллаа. Хэйнийг анх хараад л Дэгюгийн зүрх бараг зогсох шахав. Түүний гоо үзэгсэлэн үнэхээр гайхалтай байлаа. Хэйн нэмсэглэн "Та ямар ажил хийдэг вэ?" гэж асуухад жинхэнэ ажлаа хийж болохгүй байсан учраас Дэгю тайван царайлан "Би их сургуулийн профессор" хэмээн худлаа хэлв. Тэгэд эвгүй байдлыг дарахын тулд хэд хэдэн хөгжилтэй хошигнол ярив. Хэйн түүнийг хотоо хүртэл гэрлээгүй гэдгийг мэдээд ээлт сонирхож эхэллээ. Явхахаа өмнө Дэгю рүү нүд ирмэн сэтгэнсэн энэмсэглэл бэлэглэв. Яг энэ агшин Дэгюгийн хувьд хавар ирсэн мэт л санагдана. Хэйн явсны дараа Дэгю зүрхэн догтлсон хിവэр хэсэг зогсов. Гэвч түүний мэдээгүй нэг зүйл байлаа. Хэйн түүнээс холдоод шууд чөл дээр очлоо. Чөл түүнийг харангуйтай бараг ухаан алдаг шахав. Ийм үзэсгэлэндээ бүсгүй өмнө бараг харж байгаагүй болохоор нүүр нь улааж юу хэлхээч мэдэхгүй болов. Хэйн инээмсэглэн нэрийн хуудасаа өгөөд явлаа. Чол гартаа нэрийн хуудсыг натгсан чигээрээ тэнэг хүн шиг инээсэрвэлдэв. Нөгөө талд Дэгүүч мөн адил өөрийгөө азтай хүн болсон гэж бодож байлаа. Ингээд Хэйн хоёр эрэхтэй зэрэг мессеж бичиж эхлэв. Ажлын завсралга бүрээр халамжтай мэт зурвас илгээж тус тусад нь уулзах цаг хүртэл гаргана. Удалгүй Чол бүхнийг анзаарлаа. Гэхдээ тэр ийм сайхан бүсгүйгээс болж ухрах бодол огт байсангүй. Дэгүүч мөн адил бууж өгөхийг хүссэнгүй. Хоёулаа өөрсдөө Хэйний сэтгэлд хамгийн ойр хүн гэж итгэсээр байлаа. Гэвч тэдний хинэнч үнэнийг ойлгоогүй юм. Хэд үзэгсэлэнтэй эмэгтэй цаана заримдаа хамгийн аюултай авирах нуугдаж байдаг. Энэ хооронд Бон Жун 2 дахь комикод тусгалаа. Редактор нь бүтээлийг интернетэд нийтэлсэн даруй уншигчдын хариу маш ширүүн байв. Хүмүүс эхний ангиас хавьгүй муу байна. Зохиол нь ямар ч сонирхол алга. Өмнөх бүтээлээрээ босгосон өндөр хүлээлттэй өөрөө нураачлаа штэ хэмээн ээлж дараалан шүмжиллээ. Бүр Жуны охин хүртэл "Аав, энэ удаагийн түүх чи үнэхээр уйдгартай юм а" гэж шулуухан хэлв. Энэ үг аавынхын зүрхийг хүчтэй өвтгөлөө. Редактор ч дарамтыг даалгүй бараг газар даагуур орчихмаар санагдан одоо энэ комик зогсоо. Шин зохиол эхнээс нь бод гэж гуйлаа. Гэвч Жун бууж өгөхийг хүссэнгүй. Тэр эхлээд "Цалингаа өгч" гэж хэлв. Учир нь тэр үнэхээр мөнгөгүй болсон байлаа. Редакторын өгсөн баталгаатай өсөх хувьцаа гэсэн зөвлөгөөг дагаж бүх мөнгөө хөрөнгө оруулсан ч эцэст нь нэг ч төгрөггүй үлдчихсэн байна. Бүр айлын байшингаа хүртэл барьсан тавьсан байлаа. Хэрв Мина энэ бүхнийг мэдчихвэл өөрийг нь амьд үлдээхгүй байх гэж тэр айжав. Гэтэл редактор өөрөө ч уйлж эхлэв. Тэр ч бас бүх хөрөнгөө халтчиж. Эхнэр маань мэдчихвэл дээвэр дээрээс үсрэн гэж уйлв. Ингээд хоёр өөрсдөө ижилхэн сүрсэн хувь талантай хүмүүс гэдгийг ойлголоо. Жун хэсэг ботсны эцэст захим орчны доромжлол бууж өгөхгүй гэж шийдлээ.
тэр дахин амжилт олох цорын ганц арга нь шинэ комик гэж үзв. Удалгүй түүнд шинэ санаа төрнө. Энэ удаа төрийн нууц биш, харин том технологи компани хиймэл оюуны технологиг хулгайлах ажиллагааны тухай зохиол бичгээр болов. Төлөвлөгөө нь маш нарийн байлаа. Эхлээд гэмт этгээдүүд утааны бөмбөг дэлбэлж, барилгад гал гарсан мэт дүр зураг үүсгэнэ. Ингэснээр хүмүүсийг бүгдийг нь яаралтай нүүлгэн шилжүүлнэ. Удалгүй төрөний машинууд ирнэ. Гэвч тэдний дунд жинхэнэ эмчнэр биш, эмнэлгийн ажилтан болж хувцасласан хулгайчид байх нь тэр. Тэд хамгаалалтгүй болсон барилга руу саадгүй нэвтэрч, мэдээллийн санд хадгалагдсан хиймэл оюуны технологиг хуулбарлана. Гарахынхаа өмнө тесрэг бөмбөг байрлуулад оргон зайлна. Яг тэр мөчөд комикийн гол баатар ирэх боловч аль хэдийн оройтсон байдаг. Энэ нь дараагийн бүлгийн эхлэлийг тавих төгс төгөлдөр төгсгөл болох байлаа. Редактор энэ санааг сонсоод баярлсандаа бараг үсэрч ийм л комик хэрэгтэй байсан юм гэж уулгаалдав. Тэр Жууныг гэрт нь хүргэж өгөөд одоо сууж байгаа газраасаа босолгүй зур гэж шахан шаардлаа. Жуун шүнжин унталгүй ажиллав. Маргааш шинэ бүлэг нийтлэгдэнгүүт уншигчид дахин галзуурч эхэллээ. Өмнө нь түүнийг хамгийн их доромжуулдаг байсан хүмүүс хүртэл гинэд үнэн ч фэнүүд нь болон хувирлаа. Эцэст нь Жуунд дахин найдвар төрж эхэллээ. Жууны амьдрал ахин зөв замдаа орж эхэлсэн мэт санагдаж байлаа. Гэвч яг тэр үед түүний тайван амьдралыг оронгоор нь эргүүлэх зочин гарч ирэв. Минагийн уран зургийн галерейд Хээний танилцуулгаар Чи Рён гэх урлагийн цуглуулагч ирж ховор бүтээлүүдэд дэлгэн үзүүлэхээр тохиролцлоо. Мина үүнийг урлагт хайртай чинэлэг цуглуулагч гэж итгэж байсан ч бодит байдал дээр тэр огт өөр хүн байлаа. Чи Рён бол олон улсад эрен сурвалжлагдаж байгаа хэрцгий террорист байсан юм. Тэр орой Чи Рён санамсаргүй байдлаар Жууны хамгийн сүүлийн комикийг уншлаа. Ердөө хэдхэн хуудсыг уншаад түүний нүүрэнд хүйтэн инээмсэглэл тодорлоо. Комик дээр дүрслэгдсэн дээрмийн ажиллагаа үнэхээр төгс төлөвлөгөө байв. Тэр даруй хүмүүсээ цуглуулan үүнийг яг хэвээр нь хэрэгжүүлнэ гэж тушаал өглөө. Тэд Жууны зурсан төлөвлөгөөг нэг ч өөрчлөлгүй хэрэгжүүлж эхлэв. Эхлээд утааны бөмбөг дэлбэлж барилгад гал гарсан мэт дүр зураг үүсгэлээ. Онцгой байдлынхан болон төрөгний машинууд ирэхэд террористууд эмнэлгийн ажилтны дүрд хувирч хамгаалалтыг төвөггүй нэвтэрнэ. Тэд мэдээллийн төвөөс хэрэгтэй бүх өгөгдлийг хуулбарлаад гарах замдаа хүчтэй тесрэх бөмбөг сойрлуулсан байна. Одолгүй шүн дундын нам гүмийг таслан асрах хүчтэй дэлбэрэлт боллоо. Барилга бүхэлдээ чичирч галын дүүл тэнгэр өөд дүрлцэв. Энэ хэрэг хэдхэн минутын дотор улсын хэмжээнд хамгийн их яригдсан мэдээ болж бүх телевиз, сошиал сүлжээгээр цацагдлаа. Харамсалтай нь хүмүүсийн анхаарал террористууд биш, Жуун дээр төвлөрлөө. Учир нь болсон хэрэг түүний комик дээрх үйл явдалтай үг үсгийн зөрүүгээ таарч байсан юм. Хэвлэл мэдээлийнхэн түүнийг үндэсний аюулгүй байдал занал хийсэн хүмүүээр мэдээлж эхлэв. Удалгүй энэ мэдээ үндэсний тагнуулын албаны дараагийн жихэнд хүрч эхлэв. Дараг ууралсандаа ширээгээ балбан Жууныг нин даруй авчир химэн дээгүү тушаав. Харин энэ үеэр Жуун гэртээ юу ч мэдлгүй унтаж байлаа. Мена түүнийг яаран сэрэж чи зурагт үзсэн үү гэж асуухад Жуун нойрмог хэвээр юу болоод байгааг огт ойлгосонгүй. Тэр өөрийгөө улс даяар эрен сурвалжлагдаж байгаа хүн болсныг төсөөлөөчгүй байлаа. Удалгүй тагнуулын агентууд гэртэн дайран орж ирэн түүнийг баривчиллаа. Мина нөхөртөө бат итгэдэг байв. Тэр миний нөхөр ийм юм хийх хүн биш хэмээн агентуудтай маргалдлаа. Гэвч тагнуулын газрын дарга Минад нэгэн нууцыг дэлгэв. Нууц мэдээллээр бол Жуун эхнэртэй хэлэлгүйгээр байшингаа барьцаан тавьж бүх мөнгөө хувьцаанд хийсэн байна. Яана. Харин тэр хөрөнгө оруулалт нь бүрэн дампуурсан. Үүнийг сонсон Мина гайхан зогсов. Жуун ч эхнэрийнхээ харцыг хараад юу ч хэлж чадсангүй. Байцаалтын өрөө удалгүй гэр бүлийн хэрүүл болж хувирлаа. Нөхөр эхнэр хоёр чанга дуугаар маргалдаж эхлэхэд агентууд хүртэл эвгүй байдалд орлоо. Дараг энэ байдлыг хараад бүрч гал дээр тос нэмэхэр шийдэв. Тэр инээж чи нөхрийнхөө нууцыг мэдсэн. Харин одоо өөрийнхөө нууцыг сонс гэж хэлв. Дараа нь Минагийн залуу насны тухай нууц материалыг дэлгэн үзүүллээ. Жуунч өмнө сонсож байгаагүй зүйлээ мэдэв. Мина гэрлэхээс өмнө шүрний клубүүдээр алдартай нэгэн байсан байна. Эрэгтэй хүнийг 1 минут ч хүрэхгүй хугацаанд өөртөө дурлуулдаг гэдгээрээ нэрт гарсан юм байна. Өнгөрсөн амьдралынхын түүхийг бүгдийн өмнө сонссон Мина эцсэндээ газар дор орчихмар боллоо. Тэр нүрээ дарж би эндээс халаг болмоор энэ хэмээн шивнэлээ. Гэвч энэ бүхний дараач Мина нөхрөө бүрэн буруутгасангүй. Ууртаагаар өрөөнөөс гарч оцсон ч эцэстээ Жуунд өөрийгөө тайлбарлах боломж гарлаа. Тэр болсон явдлыг нэг бүрчлэн үннээр нэрв. Байцаалтыг сонссны дараа тагнуулын газрын дарга нэг зүйлд итгэлтэй болов. Жуун бол энэ террорист ажиллагааны зохион байгуулагч биш. Хэн нэгэн түүний комикийг ашиглан жинхэнэ гэмт хэргийг үлдэж байна. Харин тэр этгээдийг олох цорын ганц хүн нь Жуун өөрөө байлаа. Жууныг төр сатуулсан төвд байхад тагнуулын газрынхан цуглуулсан бүх мэдээллийг түүнд үзүүллээ. Баримтуудыг нэг бүрчлэн шалгаж явахдаа тэр нэгэн чухал үннийг олж мэдлээ. Өмнө нь Солонгост нууцаар нэвтэрсэн 3 дайсан бүгд өөрийг нь устгах зорилготой байсан. Үүнээс ч илүү гайхалтай нь Дэгю Чол хоёр олон сарын турш өөрийг нь сүүдэр мэт хамгаалж ирсэн байлаа.
Тэд алуурчдыг чимээг бүхэн устгаж Жуныг юу ч мэдэлгүй гэр бүлтэйгээ 50 амьдрах боломжийг бүрдүүлж ирсэн байна. Үнийг сонссон Жун сэтгэл нь хөдөлж та хоёр миний төлөө ийм их зүйл хийсэн гэж юу хэмээн талархлаа илэрхийлв. Ингээд гурвуулаа ямар ч нөхцөлд бие биенээ орхихгүй анд нөхөд байхаа амлав. Гэвч хэрэг улам бүр ээдрэтэ болж байлаа. Жун бүх хэргийн материалыг дахин уншсан ч террористуудын жинхэнэ зорилгыг ойлгож чадсангүй. Тагнуулын газрын мэдээлэлч хангалтгүй байлаа. Удалгүй түүнд нэгэн санаа төрнө. Тэр өөртөөгөө хэрвээ тэд миний комикийг дуурайж байгаа бол би тэднийг комикороо өрхөнд оруулж болох юм байна гэж бодлоо. Өөрөөр хэлбэл тэр шинэ комик зурж террористуудыг өөрсдөө хөдөлгөөн хийхэд хүргэхээр шийдсэн байна. Удаан бодсны эцэс тэр дараагийн үйл явдлыг банк дээр өрнөхөөр зохиолоо. Банк дээрэмдэх тухай дүүх уншигчдад шинэлэг санагтаас гадна жинхэнэ гэмт хэрэгтнийг өөрийгөө илжүүлэхэд хүргэнэ гэж тэр тооцоолсон байна. Шинэ бүлгийг интернетэд нийтлэлсний дараа тагнуулын газрынхан банк орчимд хамгаалалтаа чангатгав. Гэвч энэ үед тагнуулын газрын дарга санаанд оромгүй шийдвэр гаргалаа. Тэр Жун, Дэгю, Чол гурвыг ажиллагаанд оролцохыг хориглов. Аль биесны тайлбар нь та нарын аюулгүй байдлыг бодож байна гэх. Үнэн хэрэгтээ тэр бүх гавьяаг өөртөө авахыг хүсэж байлаа. Ингээд Дэгю, Чол хоёр төв байранд үлдэж харин хамгийн их бай болсон Жуныг нууц байр руу шилжүүлэн хамгаалалтанд авчээ. Энэ хооронд Дэгю, Чол хоёр хийх ажилгүй сууж байтал гар утсанд мессеж ирв. Илгээгч нь хин юм байла. Тэр хоёрт хоёуланд нь өнөөдөр уулзах уу гэсэн зурвас илгээсэн байна. Ажил дундаа байсан ч хоёр эрэхтэй хайр дурлалдаа сохирсон байна. Тэд ямар ч эргэлзээгүй цэцэг худалдаж аваад Минагийн галерей руу яаран хөдөллөө. Хин энийг дахин харангуйтай хоёулаа хүүхэд шиг тогтолж эхэлв. Нэг нь төрүүлж цэцгээ өгөх гэж оролдож, нөгөө нь илүү сайхан үг хэлэх гэж өрсөлдөнө. Удалгүй тэтгэхээ эний анхаарлыг булаацалдан хоорондоо хүртэл маргалдаж эхэллээ. Гэвч яг тэр мөчөд галерей хаалга хүчтэй савгдан онгов. Хүнд зэвсгэлсэн террористууд дотгош дайран орж ирэв. Тэдний араас Чирон 50 алхасаар гарч ирлээ. Түүнийг харсан Дэгюгийн царай тэр дороо хурлаа. Тэр энэ хүнийг таньлаа. Түүний зүүн совин аюул ирлээ гэж хашгирч байв. Дэгю тэр даруй Хээнд зүгт эндээс хурдан яв хэмээн хашгирав. Харин дараагийн мөчөд санаанд оромгүй зүйл болов. Хээн газар байсан бууг аваад ямар ч айдасгүйгээр Чироны зүг алхлаа. Тэгээд түүний тэрт орж яг хайртай хүнтэйгээ уулзсан мэт үнсэж эхлэв. Дэгю, Чол хоёр итгэж ядан хөшж орлоо. Тэдний дурлсан бүсгүй анхнаасаа террористуудын талын хүн байж тэр хоёрын зүрх нэгэн зэрэг шархаллаа. Тэдний хайр дурлал бүхэлдээ жүжиг байсан нь тэр мөчөд хэл болсон юм. Дэгю, Чол хоёрыг барьцаасны дараа Чирон тэднийг өөрийн нууц байр руу авчирв. Тэр ямар ч тойрон өгөхгүйгээр шууд гол асуудлаа асуулаа. Тамийн хаалга хаана байна? Энэ үгийг сонссон даруй Дэгю бүхнийг ойлгож тамийн хаалга гэдэг нь зүгээр нэг код нэр биш байв. Энэ бол хуучин зөвлөлтийн технологи тулгуурлаг Хойд Солонгосын бүтээсэн зөөврийн цөмийн бөмбөг байлаа. Олон жилийн өмнө уг бөмбөгийг Өмнөд Солонгосын засгийн газрыг түлхэн унгах ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байсан тухай тагнуулын мэдээлэл ирсэн байна. Энэ аюулыг зогсоохын тулд үндэсний тагнуулын алба тухайн үед шилдэг агент Жун Хойд Солонгост нууцаар илгээсэн юм. Жун бүх эрсдлийг даван дайсны баазад нэвтэрч асар өндөр хамгаалалттай байгууламжаас цөмийн бөмбөгийг амжилттай хулгайлан авчирлаа. Гэвч удалгүй Хойд Өмнөд Солонгосын харилцаа сайжирч эхэлсэн юм. Хэдий дипломат харилцаа өөрчлөгдсөн ч Хойд Солонгос алдагдсан цөмийн бөмбөгийн хариуцлагыг дотооддоо өрүүлж уг хэрэгтэй өчүүхэн төдий холбоотой байсан хүмүүсийг хүртэл цаазалж эхэлсэн байна. Тэр хэлмэгдүүлэлтийн үеэр Чироны гэр бүлийнхэн бүгд амиа алдсан байна. Үүнийг сонссон Жун өөрийгөө буруутгаж явдаг байсан. Хэдийгээр тухайн үед ирээдүйд юу болохыг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй байсан ч түүний ажиллагааны үр дагавар олон хүний амьдралыг сүрүүлсэн байлаа. Харин Чирон гайхамшигтайгаар амьд үлдэж тэр цагаас хойш зөвхөн нэг зорилготой амьдарч ирж цөмийн бөмбөгийг буцаан авч Өмнөд Солонгосоос өшөөг авах. Чирон дахин Дэгюгээс цөмийн бөмбөг хаана хадгалагдаж байгаа вэ гэж асуулаа. Дэгю түүний ямар аюултай хүн болохыг мэдэж байсан учраас ямар ч нөхцөлд нууцыг задлахгүй гэж шийдлээ. Тэр юу ч хийсэнгүй. Гэвч дараагийн мөчөд түүний төсөөлөг үзүүл боллоо. Хэн урагш алхаж ирээд 50 дугаар би хаана байгааг нь мэднэ гэлээ. Дэгю итгэж чадсангүй. Хэн үннээ хэлв. Тэр өмнө нь Дэгютэй хамт арх уухта түүнийг санаатаагаар согтоож яриулсаар байгаад цөмийн бөмбөгийн нууц байршлыг мэдэж авсан байна. Дэгю өөрийгөө хуурдагдснаа ойлгоод маш их харамсав. Түүний хайрлсан бүсгүй үнэндээ өөрийг нь ашиглахын тулд ойрцсон байна. Энэ үед үндэсний тагнуулын албаны ихэнх агентууд Жуны шинэ комикийн дагуу банкны орчимд хамгаалт хийж илаа. Тэд жинхэнэ дайсан өөр газар довтлно гэдгийг огт анзаарсангүй. Харин Чирон энэ боломжийг ашиглан цөмийн бомбог хадгалж байсан нууц агуулга руу бараг ямар ч эсэргүүцэлгүй нэвтэрч чадлаа. Аз болоход Дэгю сүүлчийн мөчөд гар утасныхаа сэрий дуут туслахыг нууцаар ажилуулж Жун руу автоматар дуудлага хийж амжив. Дуудлага холбогдсон даруйд тэднийг зогсоо жинхэнэ байна банк биш гэж амжиж хэлв. Жун энэ мэдээг сонсож очирдон босов. Гэтэл яг тэр мөчөд түүнд дахин нэг муу мэдээ ирлээ. Түүний веб комикийн шинэ бүлэг аль хэдийн нийтлэгдсэн байв.
Гэхдээ тэр өөрөө нэгдлээгүй. Чирон редакторыг нь барьцаалж комикийн агуулгыг хүчээр өөрчлүүлсэн байлаа. Шинэ бүлэгт Жоныг Сөүл хотыг цөмийн бөмбөгөөр устгах гэж байгаа террорист болгон дүрсэллээ. Хэдхэн минутын дотор энэ нийтлэл захим орчинд төмөр шиг тархав. Улс даяар хүмүүс айдас давтаж Сөүл дээр цөмийн халдлага болох гэж байна гэсэн суурхал газар авч эхэллээ. Жон хамгийн түрүүнд Мина руу залган Минануудаа нөхөртөө эргэлцсэнгүй. Тэр Жоны хэлсэн бүхнийг итгэн сонсов. Жон дээгүү чол хоёрыг авар гэж хэлв. Мина цаг алдалгүй хөдөлж террористуудын нууц байрлуу очлоо. Энэ бол түүний өөрийгөө харуулах мөчөв. Тэр зоригтойгоор дотгош нэвтэрч дээгүү чол хоёрыг яг цагт нь сулсалж чадлаа. Харин Жон цөмийн бөмбөг хадгалж байсан агуулгад ирэхэд бүх зүйл аль хэдийн оройтсон байв. Чирон бөмбөгийг авч зогтсон. Хяналтын камерын дүрсээр Жон ирснийг харсан Чирон сандарч эхэллээ. Хөшөө авах төлөвлөгөөнд бүтлгүүдэж магадгүй гэж айсан тэр Жоны өмнөх 3 дайсныг сулсан тавьж өөрөө цөмийн бөмбөгийг авч зогтов. Тэр Жоныг аль болох удаан садуулж өөртөө зүгтах хугацаа хожихыг хүссэн юм. Жоныг садуулахын тулд Чирон сулалсан 3 алуурчин зэрэг дайрлаа. Гэвч Чирон нэг зүйлийг тооцоолоогүй. Бонжун бол жирийн комик зураач биш. Тэр бол өмнө нь үндэсний тагнуулын албаны хамгийн шилдэг тусгай агент байсан юм. Хэдийгээр олон жил тагнуулын ажлаасаа хол байсан ч түүний ур чадвар огтхонч муудаагүй байлаа. 3 дайсан зэрэг дайрсан ч Жон айсангүй. Тэр гартан тулааны ур чадвараа ашиглан нэдигээр нь зохиж унгалаа. Удалгүй гурвууланг нь бүрэн ялж нэг ч алхам ухралгүйгээр дээвэр өөд гүйж эхэллээ. Дээвэр дээр гарч ирэхэд Чирон аль хэдийн нисдэг тэргэнд суух гэж байлаа. Хамгийн аюултай нь тэр цөмийн бөмбөгийн асаагурыг идэвхжүүлж гисэн байсан юм. Жон яран очиж бөмбөгийг унтраахыг оролцсон ч Чирон буугаа суглан удирдлагын самбар руу буудлаа. Хэдхэн сумны дараа бөмбөгийг унтраах бүх боломж устлаа. Одоо төхөөрөмжийг зогсоох арга үлдсэнгүй. Тэр үед Жон хурдан арга олов. Хэрвээ бөмбөгийг хотод дэлбэлвэл сая хүн ам өргөдөн. Цорын ганц арга нь бөмбөгийг далайн дээгүүр дор хаяж 3000 метрийн өндөрт хүргээд агаарт дэлбэлэх. Ингэвэл дэлбэрэлтийн хор уршиг хамгийн бага хэмжээнд барьж чадна. Яг энэ үед дээгүү чол хоёр дээвэр дээр ирлээ. Тэд Жоны төлгөөг сонсоод шууд эсэргүүцэн. "Гүй, чи ганцаараа явж болохгүй. Хэрвээ үхэх юм бол бид хамтдаа үхье" гэж тэд хашгаарлаа. Жон хэсэг чимээгүй зогсов. Тэр хоёрын үнэн сэтгэлийг хараад мэдээж нүдэнд нь нулимс торов. Гэвч тэр тэднийг ийм аюултай байдалд оруулахыг хүссэнгүй. Ингээд хоёуланг нь нэг зохилтоор ухаан алтолов. "Уучлаарай найзуудаа" гэж шивнээд тэр бөмбөгийг өргөн нисдэг тэргэнд сов. Нисдэг тэрэг аажмаар тэнгэр өөд хөрлөө. Доор үлдсэн хүмүүс түүнийг чимээгүйхэн ширтэн. Хинч түүнийг хамд эргэж ирнэ гэж итгэсэнгүй. Онгоц улам өндөрт гарсаар байлаа. Жон удирдлагын самбарыг харснаа гар утсаа гарган эхнэрлүүгээ залхав. Түүний хоолоо урд өмнөхөөсөө илүү намуухан байлаа. "Мина, магадгүй энэ миний сүүлчийн дуудлага байх." Тэр эхнэртэй олон жил хамт байсанд нь талархаж, охиндоо ямар их хайртайгаа хэлж гэр бүлээ хад жаргалтай байгаараа хэмээн чин сэтгэлээсээ хүсв. Эхнэр нь нулимсаа барьж чадсангүй. "Гүй, битгий яв. Чи заавал эргэж ирнэ" гэж уйлан хашгаарлаа. Хэдхэн мөчийн дараа тэнгэрт асар хүчтэй дэлбэрэлт болов. Нисдэг тэрэг гал давтан хагаарт бутран сарнив. Доор байсан хүмүүс бүгд дуугүй болов. Тэд Жоныг амиа алдсан гэж бодлоо. Гэтэл яг тэр үед дээгүүгийн гар утас давхарлаа. Дуулаг ирсэн хүн нь Жон байв. Бүгд гайхан алмаарлаа. Тэр инээмсэглэн "Би амьд байна" гэж хэлв. Үнэн дээр Жон урдчлан бүхнийг тооцоолсон байна. Дэлбэрэлт болохоос өмнөх нь тэр гутлынхаа үдээсийг нисдэг тэрэгний жолоодлогтой холбон автомат нислэгийн байрлалд оруулсан юм. Дараа нь нисдэг тэрэгнээс далаа руу өсөрч хэдхэн секундын дараа онгоц өөрөө ниссээр байгаад агаарт дэлбэрсэн юм байна. Дээгүү чол хоёр болон эхнэр нь бүгд далайн эрэг рүү яаран очин удалгүй далайн давлгаанаас нэг хүн мөлхөн гарч ирэх нь харагдав. Тэр бол Жон байлаа. Эхнэр нь түүнийг хараад гүн очиж шанх тэврэв. Охин нь ч мөн аавыгаа тэврэн уйллаа. Гэр бүл дахин нэг удаа хамтдаа үлдсэн нь энэ байв. Энэ сэтгэл хөдлөм дүр зургийг харсан дээгүү чол хоёр өөрсдийн ирээдүйн талаар бодож эхэллээ. Тэд нэгэн дугаар эмэгтэйчүүдэд дахиж хизээч дурлахгүй гэж тангарахлав. Учир нь хэн тэдний зүрхийг бүр мөсөн шархлуулсан байлаа. Гэвч энэ тангараг нь удаан үргэлжилсэнгүй. Хэсэгхэн хугацааны дараа үзэгсэлэнтэй эмэгтэй аврагч тэдний өмнө гарч ирэхэд хоёулаа зэрэг шахам түүн рүү гүйж хинэн төрүүлж танилцах вэ гэж дахин өрсөлдөж эхэллээ. Тэдний төрхийг хараад эргэн тойрны хүмүүс инээдээ барьж чадсангүй. Энэхүү Hitman 2 кино инээдэм экшн гэр бүлийн үн цэнийг хослуулсан хөгжилтэй төгсгөлөөр өндөрлөлөө. Турбо кино суугтай хамт байсан эрхэм сонсогч танд баярлалаа. Бидний санал болгож байгаа киног та заавал бүрэн ихээр нь үзээрэй. Дараагийн киногоор уулзтлаа. Түр баяртай.